одоо энэ 99 жилийн хугацааг бол одоо 30 жилээр одоо энэ түүхийг үржилж үздэг. За эхний 30 жил бол одоо цэрэг байлдааны одоо тий одоо баатрууд маань, нисгэж баатрууд маань одоо Монгол улсынхаа тусгаар тогтнолын газруудынхаа төлөө одоо энэ цэргийн одоо нисгүүч анх үүсч хөгжижсэн юм түүхтэй. За дараагийн 30 жил бол одоо иргэний нисэх одоо хөгжиж эхэлсэн байдаг. Дотоодын одоо анх одоо Улаанбаатар мөрөн Улаанбаатарын чиглэлд бол анхны одоо ноёр онгоц нисч эхэлсэн. За үүнээс хойш одоо энэ сум орон нутаг ажилтны одоо энэ одоо энэ өмнөх үед бол анхны одоо энэ ноёр онгоцоор бол иргэний одоо нисхийн одоо нислэг үлдэж эхэлсэн түүхтэй байдаг. За дараагийн 30 жилд бол одоо цэрэг иргэний нисэх маань салж тэ олон улсын иргэний нисхийн байгууллагатай одоо манай иргэний нисхийн байгууллага аль биесний гишүүн оронд болж анхны олон улсын нислэгүүдээ хийж за Оросын Ту 154 Боинг 727 онгоцнуудыг авч одоо олон улс руу нислэг үлдэж эхэлснээр бол энэ бол манай олон улс руу гарсан түүхэн ийм одоо 30 жилийн мөрчлөг байдаг. За тухайн үед бол энэ ялангуяа манай иргэний нисхийн одоо салбарт бол арын навигацийн одоо нэгдсэн сүлжээг бол зохион байгуулж чадсан байдаг. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр за ингэснээрээ бид бүхэн одоо Монгол улсын агарын цаг одоо тухайн одоо газар нутаг дээрээс нь удирдах агарын навигацийн үйлчлэл үзүүлдэг байсны нэгдсэн одоо нэг төв удирдлагын төвөөс удирдах эхэлсэн одоо юм томоохон одоо шинжилт хийгдсэн байдаг. За ингэж эхэлснээрээ бид бүхэн одоо энэ олон улсын транзит өнгөрөлтийн нислэгийг бол Монгол улстай өөр өнгөрүүлж эхэлснээр бол биднэрт бол нэлээд энэ салбарт өсрөнгөө хөгжил гарч ирсэн гэж үздэг. За үүний дараагаар бол бид нэр бодит ажиглалтын системээр одоо нислэгийг харж удирддаг болсон. За мөн одоо тэр 1996 онд хийжсэн агарын навигацийн тэр техник технологийн шинжилтийг IP технологи руу шилжүүлэх ажлыг 2016 оноос эхлээд одоо 2024 онд яг энэ жилүүдэд бол дуусчихэ. За ингээд одоо Мят хувьцаат компани маань өргөн биетэй онгоцоор Америкийн нэгдсэн улс руу нислэг үйлдвэр энэ жилээс ингээд төлөвлөж байна. За одоо яг энэ жилийн хувьд бас иргэний нисэх үндэсний төвийн хувьд бас их онцлогтой жил болж байгаа. 2025 оноос бид одоо Монгол улсын иргэний нисхийн тухай хуулийн шинжлэгдсэн найруулгын дагуу одоо шинээр иргэний нисхийн үндэсний төв маань бүтцийн өөрчлөлтөө сая 2024 оны 1 сарын 1-ээс эхлээд өнөөдөр яг энэ нисхийн баярын өмнө бол зохион байгуулалт үйл ажиллагааныхаа заавар журмыг боловсруулаад дуусч байна. За яг энэ цаг хугацаа бол бид нар бол дараагийн 30 жилийн хугацаас бидний хувьд бол эхэлж байна гэж ойлгож байгаа. Бид бол шинэ технологи руу шилжиж байна, сансрын технологи руу шилжиж байна. Илүү одоо агарын тээвэрлэгчид нар маань одоо илүү олон боломжууд дэлхийн одоо олон улс руу ингэж нислэгийн тоо маань нэмэгдэж байна. За өнгөрсөн 7 хоногт бас бид бүхэн агарын тээвэрлэгч бол иргэний замтай ямаараа чуулж энэ транзит нислэгийн одоо нислэгийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг форумыг хийлээ. За ялангуяа манай одоо иргэний нисхийн үндэсний төв маань 2024 онд хүний нөөцийг чадваржуулах жил болгож дотроо зарлж одоо явж байгаа. За мөн орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэхдээ тухайн орон нутгийнхаа нисэх буудлуудынхаа газар зүүн байршилтай одоо уялдуулж за тухайн орон нутгийнхаа одоо удирдлагуудтай хамтарч хувийн хвшлийнхэнтэй хамтарч за тухайн орон нутгийн одоо олон улсын гарцтай логистикийг тооцоолж иргэжлээс эхлээд олон улсын дөрвөн нисэх буудлыг орон нутгийн нисэх буудлыг одоо дөрвөн нисэх буудал болохоор ингээд зорж байгаа. За үүний нөөц дээр бол онцгой анхаарал тавьж байгаа хэлний чадамжийг сайжруулах, мэргэжлийн боловсруучнуудын одоо ур чадварыг сайжруулах, ингэснээр бид нар олон улсад гарч та мэргэжлэлний олон улсууд руу одоо ажиллах гэх мэт одоо олон ажлыг бол иргэний нисхийн үндэсний төв маань төлөвлөд ажиллаж байгаа. За энэ жилийн хувьд бас бид бүхэн олон улсын өнгөрөлтөө нислэг буурч эдийн засгийн хувьд бол хүндрэлтэй цаг хугацаа байсан ч бид бүхэн одоо бүхэл нарийн ширээ одоо эдийн засгийн тооцооллуудыг хийж ажилтны ганц цалин 10%-аар нэмлээ. Орон нутгийн ажилчдын цалин 15%-аар нэмлээ. Гээд одоо бид одоо маш олон зүйлүүдийг ажиллаж байгаа. Тэгээд яг энэ цаг хугацаанд одоо түүхт 99 жилийнхаа баярын мэндийг нисхийн хаан салбарын одоо бүх ахмад буудлууд одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа ах эгчтэй найзууд дүү нартаа
Хүчин үүсч өгсөний 99 жилийн баярын мэндийг одоо та бүхэндээ өргөн дэвшүүлье. Тэгээд эх жил 100 жилийнхаагаар одоо бүгдээрээ эргээд одоо олон зүйлүүдийг хийх болно гэж одоо найдаж байгаа. Тэгээд баярын мэнд хүргэе.